За 7 хоногийн мэдээ маань ярилцлагаар үргэлжиж байна. За бидний дунд дуучин отгоо мөн альтернатив отгоо гэдгээр танигдсан. За дуучин альтернатив отгоо маань удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж байна. За ингээд дуучин отхон жимэгтэй ярилцаж удахгүй болох бие даасан тоглолтын тухай мэдээлэл авсныг та бүхэнд хүргэж байна. За урилга хүлээн авч оролцож байгаа дуучин отгоодоо маш их баярлалаа. За ингээд өнөөдрийн дугаартаа өрн оролцуулж байгаа за үндсэн шалтгаан ба. За миний зүгээс бол үндсэндээ Америкт амьдарч байгаа уран бүтээлчид одоо анхудаага бие даасан тоглолт хийх гэж байна гэж ойлгож байгаа. За буруу бол залруулаарай. За миний хувьд бол тийм ойлголттой байгаа. За тийм учраас би одоо ихээхэн өндөр ач холбогдол өгж өнөөдрийн дугаартаа таныг өрн оролцуулж байна. За маш их баярлалаа танд. За хоёулаа тоглолтын тухай ерөнхийдөө ярилцъя. Одоогийн байдлаар тодорхой байгаа олон нийтэд мэдхэд одоо боломжтой байгаа ийм мэдээллийг дэлгэрэнгүй өгөөч. За юуны өмнө бас танаа нэвтрүүлэгт орж байгаадаа маш их баяртай байна. Би одоо ингээд 2005 оноос хойш өөрийнхөө уран бүтээлүүдийг 97 оноос хойш дуулчаад 2005 онд өөрийнхөө альбомнуудыг одоо нийт 5 альбом гаргасан уран бүтээлч. Тэгээд энэ хугацаанд бол бас нийлээдгүй бас хідэн тоглолт хийгээд амжсан. Тэгээ Америк нэгдсэн улсад ирээд 3 жил болсон. Энэ хугацаанд бас би бас өөрөө зүгээр очиж олон арга хэмжээнүүдэд орж дуулж исэн боловч яг бие даасан концертаа бол хийж амжаагүй байсан. Тэгээ энэ удаад би яг 9 сарын 21-нд Вашингтон DC хотод амьдарж байгаа энэ газраа бас ингээд төрсөн өдрийнхөө тоглолтыг ер нь хийв бие даасан концертаа гэж би төлөвлөсөн байгаа. Тэгээ энэ концерт маань бол амьд уур амьсгалтай амьд хөгжмийн одоо дууралттайгаар болно. Тэгээ бас ер нь бол нэлээд чадварлаг хөгжимчд одоо миний арталт надтай хамт одоо хөгжмийн маань тоглож байгаа. Тэгээ миний 5 альбомонд орсон бас олонд төгсөн одоо хүрсэн дуунуудаас оролцуулна. Тэгээд 3 хэсгээс бүрдэж байгаа тоглолт маань мөн бас Вашингтон DC хотод амьдардаг амьд хөгжимтэй дуулдаг бас тоглодог артистууд бас ирж надад одоо мэдчилгээ дэвшүүлэх байгаа. Тэгээд би бас энэ тоглолтоо хийхээгээ бас далмаар нь одоо өөрийнхөө урдны одоо 20 жилийн өмнө 2005 онд гарсан миний анхны альбомонд орж исэн гитарын дуу гэдэг нэртэй дуунда бас шинчилсэн хувилбараар одоо видео клип хийсэн байгаа. Удахгүй тэрнийг бас үзэгчдэд хүргэнэ гэж бодож байгаа. Тэгээд зарим хүмүүс бас яг тэгж надаас асуусан л да тань шиг ингээд яг одоо Америкт амьдарж байгаа уран бүтээлчд дундаас ерөнхийдөө өөрийн бие даасан концертаа баг уран бүтээлчд хийгээгүй баха гэж би бодож гин гэд. Тэгэд би бас тэрнийг сайн л авалж мэдэхгүй байгаа учраас магадгүй бас энэ асуултын хариултыг би бас үзэгчдэд үлдээвэл зүгээр болоо гэж бодож тантай хамт. Би бас сонсоогүй санаж байна. За тэгвэл Америкт анхны тоглолтоос гадна ер нь гадаад орнд хийж байгаа анхны тоглолт юм биш үү? Чи нүггүй юу? Үгүй би бол өмнө нь нөгөө Монголд амьдардаг байхдаа өвөр Монгол, Япон, Солонгос, Европын холбооны улсын бас зарим улсад Чехт энтер очиж тоглож исэн бас байгаа. Миний даасан тоглолт хийж тий Япон, Солонгос тийм ерөнхийдөө очиж яг арга хэмжээнд заримд нь очисон бие даасан концерт бол Японд бол хийж исэн юм байна тий. За тэгвэл ямар ч тааж хойд Америк төв данхудаа Тий. отгоо маань бие даасан тоглолтоо хийх нэ. За маш сонирхолтой. За тэгвэл энэхүү тоглолтын одоо хаана болох уу? Ямар одоо газар болох уу тийм ээ? Хэдэн хүний багтаамжтай байх уу? Магадгүй нөгөө олон хүн үзэх гээд суудал нь олдохгүй болчих гэж бодоод байна л да тийм ээ. За миний хувьд бол энд бас Вашингтон DC хотод ганц нэг газруудаар одоо Америк бас найзынхаа хамтлагтай хамт олон одоо нэг газруудаар ч тоглож бас дуулж исэн. Өөрөө бас заримдаа одоо нөгөө тайзаас хангалцсан үедээ очиж дуулж исэн нэг тийм тэр дотроос сонголт хийгээд хамгийн гоё дууралттай, хамгийн гоё гэрэлтүүлэг те бас яг тайзан дээр стандартны байдаг тийм тайзыгаа сонгосон байгаа. Энэ бол одоо Falls Church гэдэг одоо Вашингтон DC ойрхон байдаг газрын одоо Crescendo Studio гэдээ байгаа. Энд бол яг амьд хөгжим яг байнга тоглолт хийдэг, байнга дуурдаг бас тэндээ бас үүдэн завсраар ингээд бэлтгэл хийдэг тийм гоё өрөөнүүдтэй ер нь тийм амьд хөгжмийн талын хүмүүсийг айгуу тийм татсан тийм гоё одоо орчин бүрдсэн газар байгаа. Тэгээ энэ газар маань бол ер нь бол
200-аас 300 хүний л ер нь багтаамжтай да. Тэгээд ямар ч хэсэн одоо ширээн дээр суухаар захиалга өгсөн хүмүүс энэ төр одоо уцтаад холбогдож байгаа. Бас энд байгаа би энэ 3 жилийн хугацаандаас уулзаж танилцаж найзалж нөхрөлсөн болон танилцсан тэр одоо миний дуунд бас дуртай байгаа энэ Вашингтон DC-ийн зарим хүмүүстэй бас уулзахлаар хизээ та тоглолтоо их үү та хизээ дуулахыг ингээд асуудаг байсан тэр хүмүүст би одоо ингээд зориулаад ингээ өөрийгөө төрсөн өдрийг баг миний төрсөн өдөр дээр ирж байгаа нь надад өгж байгаа гоё бэлэг юм шиг тэгэж нөгөө бодож одоо энэ төрсөн өдрийгөө бол хийж байгаа. Миний хувьд бол би өөрийнхөө төрсөн өдрийг тийм олон хүмүүстэй ойрд тэмдэглээгүй учраас магадгүй дуулаад өөрийнхөө одоо 3 жил дотор ингээд хадгалсан энэ дотор байгаа тэр эрч хүч энергийг би бас тэр өдөр гаргамаар одоо санагдаж байгаа. За ойлгомжтой. Ерөнхийдөө цөөхөн судалтай шүү гэж. Билетийг хэрхэн яаж борлуулж байна? Хоолой дээр зарж гэнэ үү? Хаалган дээр борлуулах уу, тийм ээ? Энэ тухай мэдээ. Ер нь бол юу зар дээр миний постэр дээр бас гарцсан байгаа. Тэгээд захиалга өгөхөр бол мэдээж одоо урьдчилсан захиалгаар хүмүүс авч болно. Ер нь бол захиалга эхэлчихсэн байгаа. Тэгээд мөн бас хаалганаас хэрвээ үлдэх юм бол ирж бас үзэж авч болноо. Тэгээд за маш ойлгомжтой. Танаа магадгүй бичлэг хийж өөр мужид байгаа хүмүүст сонирхуулах уу? Ер нь бол тийм төлөвлөгөөтэй байгаа. Манай Crescendo студиогийнхан ер нь намайг одоо бас маш их дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн. Тэр ч утгаараа бол одоо тайзны хамгийн гоё үзүүлбэрийг одоо үзүүлэхэд чамд юу хэрэгтэй вэ? Бүгднийг бид нар одоо бас тамд ингээд өгөх болно гэж хэлсэн. Тэгээд энд одоо бас яг тэр видео бичлэг лайв стрим бас явна гэж ярьж байгаа. Тэгээд энийг бол үзээд бас нэг сюрприз задлахад бол би яг энэ лайв концертныхаа бичлэгийг аваад бас дараа нь ямар нэгэн байдлаар одоо түгээлт одоо бас гаргая гэж юу н бодож байгаа. Энэ маань одоо магадгүй пянц хэлбэрээр үт юм уу те. Эсвэл одоо яг энэ дуунуудаа онлайн платформудаар энэ төр цацах ер нь тиймэрхүү бас бодлууд байгаа. YouTube сууг дээр тавих ч гэдэм үү. Ер нь их гоё бодсон юм байгаа. Бичлэг гэж асуусанд бас баярлалаа. Зөв. YouTube сууг дээр бол утгаа маань саяхан нэг шинэ бичлэг оруулж ирсэн тийм ээ. Шинэ дуурайг тэгсэн би нөгөө Лос Анжелест нөгөө очиж дуулахдаа нэг видео клип авахуулаад тэгээд би нэг дуу гаргасан байгаа. За нэг асуулт байна. Үзэгчийн зүгээс ирүүлсэн. Дуучин отоогийн пензийг яаж авах вэ? Магадгүй тоглолтын дээр очивол пенз авах боломж байгаа юу? Ёстой гоё. Миний хувьд бол одоо би 2019 онд Монголын бас нөгөө эмэгтэй дуучны анхны пензийг нэг гаргацсан. Тэгээд тэр пенз маань бол одоо ингээд ер нь худалдаанд бол бүгд дууссан байгаа. Гэхдээ нөгөө юу гэдэг вэ? Өөрөө нэг айрис ирэхээр авдраа авах гэдэг шиг өөрөө дотроо нэг хэдийг ингээ хадгалсан байсныгаас би одоо энэ концерт бол одоо миний ач холбогдол өгж байгаа гоё өдөр учраас бас энд ирсэн хүмүүст миний тэр пензийг авахаас боломжийг би олгож байгаа шүү. Надад байсан одоо хадгалсан тэр хэдхэн пензнаас бас та нар өөрийн гар дээрээ авахаас боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. Магадгүй гарын үсгтэй тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Гарын үсгээс орчин өмнө нь. За ингээд тоглолт үзээ зогсохгүй ийм гоё лайв концерт үзээ зогсохгүйгээр Дуучин отоогийн пензийг бол одоо гарын үсгтэйгээр авах юм ховор сайхан боломж бүрдсэн байна. За магадгүй нууц биш бол уран одоо энэхүү тоглолтод ямар хүмүүс за магадгүй Монгол жижигчин уран бүтээлчд оролцох уу? Энэ талаар бас боломжтой хэмжээнд мэдээлэл өгөөч. За би ингээд заримдаа хамт дуулдаг Америк хамтлагийн маань найзууд байгаа. Тэгээд тэд нар маань ирж бас мэнчилгээ дэвшүүлж миний тоглолтныг одоо нээж өгөх байгаа. Америк хамтлаг. Тэгээд тэд нар маань бас амьд тоглодог хамтлаг учраас бас маш хөгжилтэй хүмүүсийг бас гоё ингээд сэтгэлийн татгаар гоё дуунууд дуулж өгнө. Үүний дараа бол мэдээж миний зочин артистууд бас байгаад байгаа. Энэ дотор одоо Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хотод амьдардаг Ананд гэж одоо залуу уран бүтээлч байгаа. Тэр маань ирнэ өшөө бас одоо аз заяа гэж одоо урд нь Монголд Tiger Fish гэдэг хамтлагийн дуучин байсан найз охин маань бас ирж надад бас мэдчилгээ дэвшүүлэх байгаа. Мөн бас өвөр Монголын алдар дуучин Алтан бүргэд маань бас өөрөө за нэг сюрприз шүү энэ бол. Гэхдээ ямар ч хэсэ өөрөө бол мэдээж та нар бол Алтан бүргэдийг дуучнаар нь мэдэх бол манер бол маш сайн чадварлаг одоо тийм
өөрөө бас студид дуугаа биччихдэг, өөрөө бас гитар сайн тоглолцдог тийм уран бүтээлч учраас бид одоо бас ингээд найз учраас одоо хамтын ажиллагаатай энд бас ажилладаг байгаа. А миний шинэ уран бүтээлүүд дээр ч гэсэндээ би одоо Алтан бүргэд дээр очиж хоолоогоо бичүүлж микс мастерингийг одоо бас манай хөгжилт гээд найз байгаа бас тэр маань хийж өгдөг болсон. Тэгээд одоо биднээс яг энэ прожектаараа ер нь бол одоо салхийг хагалж энд бас юм Монгол артистууд ер нь хамтраж ажиллаад юу бүтээж чадж байна гэдгийг бас үзэх нэг тийм нэг бодлын челленж хийж байгаа. Тэгээ энэ тоглолтын дээр одоо ирснээр Алтан бүргэдийн бас гитарын аялгауг та нараас сонсох боломжтой. Миний дуунуудыг Алтан бүргэд одоо гитарнуудын тоглож өгч байгаа. Мэдээж бас өөрөө дуулж өгнө. Ийм сонин сюрпризтэй байгаа. Тэгээд ирсэн хүмүүс бол үнэхээр одоо бүх тэр өдрийг бол мартахгүй байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр амьд хөгжим, амьд тоглолт гэдэг бол яг хүний дотор тэр өдрийнхөө одоо дурсамжаар, тэр өдрийн хоолоогоор ингээд үлдчихдэг. Тэгэхээр яг тэр гоё өдрийг бас одоо хизэж мартахгүйгээр хүмүүс үдсэн хүмүүст одоо ингээд дотор нь үлдээд тийм байгаасаа гэж би бас одоо чи сэтгэлээсээ өөрөө хүсэж байгаа. За амьд хөгжмийн марташгүй үдэш явах болно гэж. За ингээд цаг зав гаргаж манай өнөөдрийн дугаарт оролцож тоглолтын тухай дэлгэрэнгүй мөн зарим нэгэн сюрприз бас дэлгэсэн тань маш их баярлалаа. За баярлалаа. Та бас ийм гоё нэвтрүүлэгт орсон учраас би бас дэлгэхгүй чадсангүй. За ингээд нэвтрүүлгийн үлдэж байгаа хугацааг танд олгоё. Миний асуугаагүй үлдсэн ийм мэдээлэл байвал бидэнтэй хуваалцах. За юуны өмнө намайг бас Төгөлдөр ТV-г бол би бас энд ирснээс хойш Америк нэгдсэн улсад ирснээс хойш бас маш их мэдээлэл авч одоо үздэг сууг маань байгаа. Тэгээд энэ сайхан одоо телевизийнхаа одоо бас надад нөгөө зочноор орох боломжийг олгосон Төгөлдөр ахтаа бас маш их баярлалаа гэдгээ илэрхийлье. Та бас маш олон монголчуудад маш эерэг мэдээллийг бас түгээж хамгийн түрүүнд бас мэдэх ёстой. Энэ бас хүний нутаг учраас магадгүй зарим нэгэн мэдээллийг авах чанартай мэдээллийг авах тийм хэрэгсэл үнэхээр байхгүй байдаг бол эндээс бас олон хүмүүс мэдээлэл авдаг болов гэж би бас бодож байна. Тэгээд энэ сайхан телевизийнхаа нэвтрүүлэгт оруулсанд маш их баярлалаа танд. Тэгээд цаашдын ажил амьдралд нь бас хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Тэгээд таны сувгийг үзэж байгаа бас бүх үзэгчдэд энэ сайхан өдрийн мэндийг хүргээд тэгээд миний тоглолтыг хэрвээ Вашингтон DC хот орчимд одоо амьдардаг хүмүүс үзэж байгаа бол надтай хамт нэг үдшийг бас сайхан өнгөрүүлээрэ. Би бас өөрийнхөө гаргасан 5 альбомны уран бүтээлүүдээс гадна зочин артистуудтай тэгээд төрсөн өдрийнхөө тоглолтыг маш гоё амьд уур амьсгалтай гоё хийхийг төлөвлөж байгаа. Тэгээд энэ сайхан өдрийг гоё болгоход бас та нарын хүчин зүтгэл бас маш их хэрэгтэй. Тэгээд би бас хүмүүсийг бас урьж байна. За ингээд өнөөдрийн дугаард оролцож товч мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. За ингээд таны цаашдын уран бүтээл дуудахгүй болох одоо лайв концерт тийм ээ. Бүгд нь амжилтыг хүсье. За ингээд нийт монголчууд нэгэн ялангуяа Вашингтон DC-д орчинд байгаа монголчуудын хувьд 9 сарын 21-нд гитарын дуу гэх нэг одоо хоор сайхан одоо концертанд ирж оролцох ийм боломж байна. За айгуу 7 хоногийн том мэдээ өндөрж байна. Анхаарлаа хандуулсан нийт үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн амралтын өдрүүдэд аятухтай сайхан өнгөрүүлээрэй. За даваа гараг бол одоо хөдөлмөрийн өдөр буюу Labor Day амралтын өдөр болж байгаа. Тиймээс та бүхэн мөн одоо Labor Day амралтын өдрөө аятухтай сайхан өнгөрүүлээрэй. Ингээд дараагийн мэдээгээр удахгүй болзъя.